За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд төсвийн тодтол эдийн засгийн нөхцөл байдал энэ бүхнийг бол ойлгож байгаа гэдгээ хэлье. Нэг асуулт, нэг санал байна. Эрүүл мэндийн сайд маань хажууд сууж энэ бас ярилцчихлээ. Энэ төсвийн тодтол гэдэг бол бүх зүйлийг хасна гэсэн үг биш. Тодорхой зүйлүүд дээр, шаардлагатай зүйлүүд дээр төсвийг нэмэх боломж бол байдаг. Сангийн яамныхынтэй бол санал нэг байгаа. Манай байнгын хорооны гишүүдийн хэлж байгаа би саналуудтай бол санал нэг байна. Монгол хүний эрүүл мэнд бол хамгийн чухлаа. Энэ одоо 100 мянган хүнд хавдраар одоо нас барж байгаа хувьч нь бол дэлхийд маш өндөр байна шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн салбарын эрт илрүүлэг одоо Монгол хүний шүд хөтөлбөр гэдэг олон зөв зүйл хийж байна. Тэгээ энэ хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх хангалттай хэмжээний бас төсвийн менежмент байгаа мó? Нэг л жишээ хэлье л да. Өнгөрсөн 7 хоногт над руу нэг хүүхэд бамбаа хоншорт могоонд хатгуулаад хордлогын тайлах тариа олдохгүй байна. Бүхэл бүтэн улс байна. 12 цагийн хугацаанд энэ тариаг хийх ёстой гэдээ олон хүн рүү хандсан баг. Тэгээ үнэхээр энэ тариагаа бол хоцорч хийсэн юм байна лээ. Энэ юу илэрхийлж ийм нөхөр хаана бид нар энэ бэлэн байдлыг бий болгох асуудал байгаад байгаа. Одоо ингээ Улаанбаатар өвчний асуудал ярьж байна л да. Тэгэхээр энэ нөөц хөрөнгө дээр чинь энэ яаралтай, шаардлагатай үед хийх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гэдэг зүйлээ авч үлдсэн биздэ гэдгийг сангийн яамныхнаас асууя. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ Монгол хүүхдийн энэ хөгжлийн асуудлыг бид нар байнга анхаарч явах ёстой асуудал. Хүүхэд хамгаалал хөгжлийн асуудал Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшлийн баталгаа. Хүүхдийн төлөө фонд гээд иргэд аж ахуйн нэгжийн хандвар яг хэдэн төгрөг зүгссэн юм бэ? Миний ойлгож байгаагаар 25 тэрбум төгрөг иргэдийн хандвар бүрдсэн. Ингээ иргэдийн хандвар бүрдсэн сангийн мөнгийг сангийн яам хязгаар тавиад байдаг. Иргэд энийг одоо богинохоо хугацаанд хүүхдийн төлөө зарцуулаач гэгээд санд нь хандив өгсөн байдаг. Тэгэхээр сангийн мөнгө хэд байгаа юм бэ? Энийг яагаад хязгаар тавиад байдаг? Жишээлх юм бол одоо бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сан гэдэг харилцаа холбоонд байдаг. Энэ салбарын компаниуд өөрсдөө энэ сангаа бүрдүүлдэг. Тэгэхээр сангийн яам энэ дээр ингээ хязгаар тавьчихдаг. Улсын төсвийн сантайгаа андуураад байдгийн юм уу? Ямар учир байдгийг? Ингээд реформ шинжилгээ ажлууд нь гацдаг. Ер нь ингээд бүх салбарт нэг тодорхой хэмжээний тусаах маягаар явдаг энэ төсвийн менежментийг өөрчлөхгүй бол ингээд нэг тусаагаад байдаг. За нэмэлт минут. Реформ шинжилгээг энэ салбар хариуцж байгаа одоо ажил хийж байгаа хүмүүс чинь бас хийхэд хүндрэлтэй байдгийн билээ шүү. Тэгэхээр энэ асуултанд хариулаач. За би энэ гуравт нэг зүйлийг асуумаар байна. Энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэдээ байдаг юм аа. Тэгээ энэ одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хүрээлэн гэдээ байдаг. Монгол залуучуудаас судалгаа авахаар ихэнх нь гадаадад ажиллах сонирхолтой байна гэсэн судалгааны дүн гараад байгаа. Тэгээ энэ дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн чиг хандлагад нийцсэн энэ төр хугацааны сургалтуудыг хийдэг болмоор байна. Энэ тал дээр нэг хариулт өгөөч. Одоо 30 жил өсчин, гагнуурчин, тоогоочин дамжаа хичээлүүлж байгаа шүү дээ. Тэгээ өнгөрсөн жилээс эхлүүлээд нэг юм мэдээллийн технологийн хөтөлбөр явуулсан. Яг энэ эрүүл мэндийн асуудалтайгаа одоо уялдуулмаар байна. Жишээ нь одоо энэ асрах үйлчилгээний чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлмээр байна. Мэдээллийн технологийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлмээр байна. Энэ ногоон барилга буюу бид нар одоо пассив барилга барья гэдээ улсын хурал яриад байдаг. Засгийн газар яриад байдаг. Эннийх нь За эрүүл мэндийн сайд Чимүрэн. За Баатархуу гишүүний асуултанд хариулъя. За ерөн бид нэг ийм бодлогын том өөрчлөлт гаргаж байгаа зүйл бол энэ олон нийтийг хамарсан өвчин гарсан үед эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг биш төсвөөс гардаг бах юм хуультай эрүүл мэндийн хуулийн залт байгаа. За үүнтэй ч холбоотой сая засгийн газрын 2 дахь удаагийн хурлаар засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум за мөн одоо хураагдж байгаа төсвөөс 10 тэрбум буюу 15 тэрбумыг энэ яаралтай үеийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар мөнгө батлаад одоо хэрэглээд
явж байна. Ялангуяа энэ Улаанбаатартай холбоотой энэ санхүүжилт ингээд явж байгаа шүү. За таны хэлдэг бас зөвөө. Ер нь эрт илрүүлэх өвчнийг одоо эрт үед нь онцлог нь өөрөө нэгт амнаас аварна, хоёрт одоо эрүүл мэндийн салбарт ачааллыг их буулгаж өгдөг, өвчнийг бүрэн эмчлэх боломж үүсдэг. За үүнтэй холбоотой 40 тэрбум төгрөг бас төсөвтэй хадгалаастай одоо энэ үйл ажиллагаа илүү оновчтой хийхээр одоо төлөвлөд явж байна. За эрүүл Монгол хүн хөтөлбөр 6.8 тэрбум суусан байгаа. За эрүүл шүд болон одоо дээр бас одоо Эдрат гишүүн бас хэлжсэн энэ тоног төхөөрөмж эвдэрсэн ажиллахгүй байгаатай холбоотой бид бас энэ урсгал зардлынхаа мөнгнөөс нэгдүгээрт нь ирэмблээд гаргах бас боломжууд байгаа. За сангийн амт олдохор микрофон. За сангийн ам санжид орж за гишүүний асуултанд хариулъя. За сангуудын хувьд бол өөр их үүсвэртэй бол хэд хэдэн сан байгаа. Та бол хоёрын дурдлаа. За нэгдүгээрт бол хүүхд хамгаалалттай холбоотой сан байна. Хоёрдугаарт бол бүх нийтийн үүргийн сантай холбоотой өөрийн орлоос бүрддэг. Эдгээр сангууд бол өөрөө өөрийн орлоос буюу их үүсвэртэй гэсэн учраас бол бид нар төсвөөс гаргаад хайчдаггүй. Энэ бол өөрөө төсвийн бүрэлдэхүүн эзэсэг байдаг учраас бид нар төсвийн нийт зарлагын төсөөрөний мэдээлэл дээр заасан нийт зарлагын дээд хэмжээнд ороо явдаг гэсэн. Тэгэхээр бусад зардлуудыг бид нар бууруулж байгаа тохиолдолд яхахгүй энэ одоо сангууд маань бол буурчаад байгаа. Жишээ нь бол хүүхдтэй холбоотой энэ сан маань бол өөрөө болвол их үүсвэр нь бол энэ автомашины азийн дугаарыг борлуулсантай холбоотой одоо зардал бол бас нэлээдгүй ордог. Одоогийн байдлаар бол гүйцэтгэл нь 20 гаруй тэрбум төгрөг болсон байгаа. Гэхдээ бид бол жил болгон тийм хэмжээний мөнгөний зарцуулах хэмжээг бол тавьж чадахгүй болчиход байна. Жишээ нь эх жилийн хувьд бол За гүйцэж хариулна. Додор микрофон. Ирэх жилийн хувьд бол бас энэ нэгэнт өөрийн их үүсвэртэй оловч нөгөө талдаа нийт зарлагын хэмжээнд оруулж байгаа учраас бид нар бол бүрийн хэмжээнд нээж чадахгүй тодорхой хэмжээнд л нээхээс өөр аргагүй юм байдалд орж байна. За нөгөө талдаа бол та хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих санг бол ярьж байна. За энэ сангийн хувьд бол мөн ялгаагүй их үүсвэртэй. За бид бол одоо хамгийн гол ярьж байгаа асуудал бол нэгэнт их үүсвэртэй сангууд дээр гэхээсээ илүү нөгөө талдаа бол ямар үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг ийм гүйцэтгэлийг илүү санхүүжүүлдэг үр дүн бид нар ярьдаг болох юм бол илүү энэ зардал маань бол ойлгомжтой болох гэдэг юм. Жишээ нь хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих сангийн хувьд бол бид хэдэн үнийг ажлын байранд зуулчилж ажилтаа болгосон бай. Хэдэн үнийг тухайн одоо нарийн ажил мэргэжилтэнд сургаж чадсан бэ гэдэг байдлаар санхүүжилтийн нөгөө явдаг ийм зүйл рүү бол бид нар явуулж байгаа. Мөн 21 аймгийн хувьд бол кейс болгоно өөр байгаа. Жишээ нь одоо уул уурхай хөгжсөн газруудад бол уул уурхай мэргэжлүүдийг илүү дэмжих ч гэдэг юм ийм бодлого бол явж байгаа.